дараагийн хэсэгтээ бид үсэгч та зөвлөгөө өгөх болно. За хэлбэлцлийн талбай энэ удаад одоо юу вэ? За өнгөнгийн ус тавьсан шүү дээ. За Эрдэнэ нот маань нэг туршилт дутуу байгаа тийм ээ. Тэрний дараа Төвшинбаяр маань бас үргэлжлүүлэн физикийн сонирхолтой туршилтуудыг үзүүлэх байгаа. За Эрдэнэ нотын үед одоо ямар туршилт үзсэн бэ? Одоо ийм одоо хоол байгаа. Энэ хоолнд болохоор спикер тавьсан байгаа. За энэ болгоод амжиж дуу хөр хэлбэлцлийн болгоод амжиж тэнд байгаа давсуудыг хөдлөө. Энэ дээр давс тавьчих юм уу те? Одоо тавь. За давс бүжиглэх юм уу та? Оо энэ юу вэ мэдөө? Наац шаар байгаа. Шаар юм уу? Тийм. За дараа. Өчигдөр уцаасаа үчинд авчих юм уу шүү? Тийм. Оо энэ орчин өгч та. Дарахгүй. За одоо за гой дуу явж байна. Давс бүжиглэх шүү. энэ дуун дээр болохоор хэлбэлцэн өөрөө гэдэг одоо харуулах. Оо за. Яасан? Юуээс тэ бүжиглдэг юм байна давснууд чинь дээр. Хэсэг газрын хөдлөөд байна уу юу? Үгүй наад чинь дуун дээр өөр байл л та. За арай өөр дуу тавиад үзье. Одоо чанга хэмнэлтэй дуу тавих гэж байна уу? Одоо моцгийн симфони тавиад үзье. Оо за. Оо за. Мэдээ. Энэ цаа шаар хар байсан бол илүү сайн харагдах байж дээ тий. Эсвэл бор сахар ч юм уу байсан бол тий. Давсны оронд тодонгийн. Нүдээр үл энгийн нүдээр үл маш сайн харагдчих. Манай үзэгчдэд ч юм яаж харагдаж байгаа. Надад бол нэг олон жижигхэн давснууд ингээд дээр бүжиглээд байт юм байна. Миний хаар бол одоо бүжиглж ийн гэж ойлгож байна. Их чанга хөгжим тавьчих ингээд бүгд цацрах. Цацрал. Чанга хөгжим бий юу? Надтай арай. За. Ерөнхийдөө л ойлгомжтой. Дууны хэлбэлцэн өөр өдөг гэдэг нь энэ туршилтаар харуулдаг байгаа. Зөв. Мэдээллийн туршилтаар харуулдаг. Тэгээд энэ давсны одоо хэлбэлцэн дуу хөр ингэ хэлбэлцэн гуурсаар яваад тэгээд давс хөдлөж байгаа шүү дээ. Одоо бүр жишээлбэл одоо гитар рок гэсэн тийм одоо хэлбэлцэн хард рок гэдэг тийм юм тарих юм бол энэ одоо бүр цацраад юу Цацраад дуу юм байна да. За их баярлалаа. Харин одоо Төвшинбаярынхаа туршилт руу орё идэх үү? За ямар туршилт үзэх вэ? одоо би инерцийн туршилт тэгээд төвд тэмүүлэх туршилт. За алийг төр үзүүлэх вэ? Инерц гэх юм. Инерцийн. За Инерц гэдэг нь болохоор би анхны байсан байрлалаа хадгалж үлдсэн ирмэлцлийг инерц гэж нэрлэж байгаа. За одоо энийг туршилтаар хийж үзүүлээ. Би анхны байсан байрлал хадгалж үлдэхийг хичээж байгаа зүйлийг ингэж ааха. Одоо автобусанд явж байгаа л автобус таарсан гэдгийг л одоо Эми то доотлон юу шүү дээ тэгж дүүр. За. Яасан? ямар айлттай мэлж байна. Чи дааргоо татаж авах гэж нүггүй юу? Үгүй юу хаа. Ногоо юу? За. Эхлээ бомбар хийж үзүүлээ. За тэгээ. Би ингээ даваагийн татсан байх гэж бодлоо чам. Яавал хөөе. Энэ яаж юм шүү? Яг барилт дээр одоо шууд доош авч тийм. Энэ нь тусдаа хооронд хамаарал учраас энэ өөрөө анхны байрлалаа хадгалж үлдэх гэж хичээж тэгээд анхны
доош унж байгаа. Тэгэхээр хажуу тийшээ явахгүй шууд байрлалаа хадгалаад чигээрээ явчих гэсэн үг шүү дээ. За. Өндөг бас адилхан уу те? Чи өндөгөөс адилхан. Өндөг илүү хүнд шүү дээ. Өндөгтэй. Тэгэхээр тухайн зүйлийн масс нь байрлалаа хадгалах үргэлж нөлөөлөх үү? Хэлбэр хэмжээ хамаагүй биш бас. Тэг? Байрлалаа хадгалж үлдэхэд заавал өөрөөр биш хэлбэр хэмжээ үл ерөөс өндөг хүртэл авдаг шүү дээ. Нөө юу. Энэс яг массаас хамааралтай. Тэгээд үүний ньютоны нэгдүгээр хууль гэж нэрлэдэг. За одоо Ньютоны нэгдүгээр хууль. өндгөр гэж үзэхлээр энэ арай юу нь арай батлаад байна. Энэ Яг шууд ингэ хамт ингэж явчих гад. бас энэ хамаатай нэг орчтой юм уу те? Тийм. Шууд ингэж тооч энэ дууник За тэгвэл мөнгөөр дахиад үзүүлчих та дуу. Уул нь бол өндөг шууд доош унах хэрэгтэй юм уу? Тийм. Өндөр хэмжээ арай батлаад энэ бүрэн суучаад байгаа учраас инхээр өндөг нь унчих гээд байна шүү дээ тий. Уул нь илүү өндөг нь том байсан бол болох юм биш үү? Өндөг нь том ч юм эсвэл ийм цаас манд нарийнхан жижиг юм байсан болж байгаа юм шиг байна. За уучлаарай үзэж шүү. Тэгэхээр энэ арай болохгүй юм байна өнөөдөртөө тий. За яг мөнгөөр дахиад үзүүлчих. Айгүй хөөрхөн сонирхолтой юм биш. За. Хөөрхөн. Зинэг хичээл заахаар ч маш сайн ойлгоо шүү дээ тэр. энерги зараа өөр туршилт үзүүлээ. За. Юу тас вэ? Зөв мөнгө оруулчихсан байсан. Энэ спештэй юм шиг байна. Энэ маркеттэй юм шиг энэ зүгээр. Тэр шаг юм. Энэ шавны нэг принтер ба мөнгө. За. Яг ч юм. Одоо би анхныхаа байрлалаа хадгалж үлдэх зүйлсийг Үй. Үй. Нөгөө дээр болох үү? зааш. Чи даваа натах гэдэг юм уу? Заавал хэвчээ. Яг ийшээ зогсож харъя. За. Дахиад өчтөд татах хэрэгтэй байж. Даваагийн үед бид арай зузаан байгаа юм шүү. Харин арай л зузаан. Зузаан татах шиг байна. Наач одоо марцсан зүгээр салхаад. Энэ дээр ийм өрмөгтэй байхаа эвгүй юу юм чи? Тийм. Гэтэ What тэр хамаагүй юу? тэр хамаатай. Нэг ингэж явахад энд тийм Чайлгал хачуулаад юм байна. Тэгвэл ирмэгдүүлээ тавьчихвал яа. Аа чи бууц заавал. Оо. Яахна ингээр ирмэгийн тулд те. А ингүүл бол ирмэггүй болно шүү дээ те. Чи сая ингэж татсан те. Эн чинь зүг байсан юм шүү. За дахиад гэхдээ За дахиад үзье та. Би чи аагаад татаж үзмээргүй байх шүү. Нэлээд хүчтэй хөвгц татах хэрэгтэй юм шүү. Бас тэг. Чи түрүүнийг татаж үзээд байсан уу юу? Бид нөр өөр ингэж яхад. Ингээд энерги хадгалаад энэ гурван шилтэй юм чи бол үлдэх ёстой шүү юм цагтай юм чи. За нэг хөрий гоо. За. Яа. За яг болчихсон. Гэтэ зарим нь бол үлдчихээн тий. Тийм байна. Энэ хоёрыг үлддэг. яг энэ дээр нэг илүү юм тэнэгх гэх. Тэгээд энд ирмэхгүй байх нэгс байна. Бид өөр хуцсан зүгээр. Зүгээр ажил харин. За. За яг уу. Өөр юу байгаа вэ? Шинжлэх ухаанд бол анх хоног зүйлс зөндөө байдаг. Энэ үнийг өгч байгаа. Түүтэн бол хүчтэй. Төгтөн үл хүчээ. Ингэх юм уу? Ингэх юм уу? Одоо за одоо Ой. Крахым. Одоо энэ доош унахад энэ төрөөгөө тэмүүлж энийг ороож энэ доош ингэж яг энэ унахгүй байх хэрэгтэй. Тийм л туршилттай. Бас их аюултай туршилттай шүү тийм. Тэгэхдээ яг ингэж бол унахгүй. Тэгээд унахгүй сартаа доор ингэж гараад явчихсан болох. Сайн үгүй. Чи илтээ зогсчих гэж байна. За. За. Чичээс ундгүй нь шууд эргэлдээл орооч. Тэгэхээр энэ нь одоо төрөөгөө тэмүүлж гэсэн үг шүү дээ тийм үү? Яалаа гэлээ. Чи барьж байгаа ч таа.
Энийгээр байх эсгүй бай тий. Шууд цаашаа шидэж өгөх хэрэгтэй юм байна. Шийдэх ёстой юм уу? Гоо зүгээр л тавьчих хэрэгтэй. Энэ нэг эндээс ирж потенциал энерги нэг дааш болж илүү хүч. Яг орох байгаа. Яг чи гараа барьж байгаа. Гараа тавьчих юм гэж. Ой нэг л хотлоо болоод байх юм. Ой. Энэ маань Би айгаад ах шиг байна. Би яг айгаад байгаа юм байна да. Айх хэрэггүй. Оо бол. Ер нь бол болчих. Гэхдээ би айгаад ингэчээд байна. Ингэчээд байна. Тэгэхээр яг энэ тэгшүүн байж ингэж сайн болж байгаа. Яа. Энэ жаахан хүнд өссөн юм шүү дахиад. Энэ үү? Аха. Түрүү яг болж исэн тийм. Энэ үед хунтан аяг хүнд байгаа юм шүү. Яг нэг бурцсан чавлах гэж зогчаад болохоор. Тийм байна. Яамаар юм бэ? Амар аюултай төсөлтөй хүмүүстэй шилтэй. Гэтэ энэ шил чинь сая яага унаад харсангүй. Гэтэ энэ бол жоохон аюултай туршилтуудыг бол манай 10 жилийн хүүхдүүд бас багшийнхаа удирдлаганд оёорээ гэж хэлмээрээ. Оо яг үнэ. Тэгж явах хэрэгтэй л доо. За их баярлалаа. Нэгэн эрсдэлтэй төсөлтөд хийж үзүүлээ. Ус асгарах, шил хагарах өсөл болцоонууд байлаа. Гэтэ одоо бас зарим төсөлтүүд маань амжилттай болж өнгөрсөн. Баярлалаа их баярлалаа. Надад ирэх дамжуулт хүсье. Илүү зүйл сураад дараа нэвтрүүлэх илүү олон гоё төсөлттэй үлдсээрээ. Баярлалаа. За их баярлалаа. Одоо ингээд өнөөгийн хөтөлбөр маань та бүхэнд соёлын бүлгийн хамт